Байгаль дээрх одоо бүхий л амьтдыг зөвхөн амыг харахад л байгалаасаа юу идэх зорилттой вэ гэдэг нь бол их тодорхой харагддаг юм байна л да. Жишээ нь одоо арслан, чон гэх мэт амьтдыг харахад бол өмнөө соёотой, хойно араагүй, тэгэл одоо хомс хороо нь бол бахин бүдүүн урд дастах одоо зорилттой. Өөр төрлийн амьтд нь бол бас урд шүднүүд нь яг дэгшхэн, яг нийлдэг. Тэгээд хойшоо араатай энэ нь бол өвс ногоог тасдаж иддэг, хойно хэвдэг тийм байд юм байна. Бас нэг өөр төрлийн амьтдууд нь болохоор урдаа үүдэн шүднүүдтэй, хойшоо араатай, хомс хороо нь бол хариугүй. Тэгээд ер нь жимс самар иддэг байглаасаа тийм байд юм байна. Яг хүнийг харахад бол ерөөсөө хүн яг тэдгээр амьтдтай яг адилхан биеийнх нь одоо шинж тэмдгүүд нь тийм байд юм. Амных нь, хуруу гарных нь. Тэгэхээр бид нар чинь угаасаа л байглаасаа бол бид нар жимс самар итгэл зориулттай тийм бие организмтай байна л та. Тэгтэл хүмүүс чинь бол өөр одоо зориултаасаа өөр янз бүрийн юм иддэг. Гурмал залын чон мон арслан байгалийнхаа жамын дагуу тэр өөрсдийнхөө хоолыг идээд сайн шиг боловсруулад гаргаад хайсан тэр нөгөө бааснууд нь бол байгалыг бохирдуулахгүй, өнөртөхгүй тийм хатсан тийм гарч байгаа сте. Тэгэхээр чи ганцхан хүний баас гэж балиар юм гарч байгаа. Тэгэхээр чин угаасаа байгалаасаа бид нэр буруу юм идээд байгаа гэсэн бас нэг баталгаа чинь тэр байхгүй. Тэгэхээр бас юу идэхийгээ цөмөрөө сайхан ухаалгаар харж сонгоцгоогоорой. Тэгээ хэрэгтэй мэдээлэл гэж үзвэл бас шеэрлцгээгээр хүмүүсээ.